Библийн зарчим. Энэ бүлэгт бидний ажлыг үнэлдэг Бурхны шалгууруудыг судлана. Үүний тулд хоёр сургаалт зөвлөлийг хамтдаа харцгаая. Байшингийн сургаалт зөвлөлөөс харж болох үнэлгээний шалгуур. Надад өгөгдсөн Бурхны нэгүслийн дагуу би мэргэн барилгачин мэт суурь тавьсан бөгөөд өөр нэгэн түүний дээр барьж байна. Гэхдээ түүн дээр яаж барихаа хүн бүр анхаарах тун. Учир нь тавигдсан суурь болох Есүс Христээс өөр суурийг хинч тавьж чадахгүй. Хэрэв хэн нэг нь энэ суурин дээр алт мөнгө, эрдэнийн чулуу, мод, өвс болон сүрлээр барьвал ажил болгоно нь илэрхий болно. Учир нь мөнөөх өдөр үүнийг харуулна. Юу гэвээс энэ нь галаар илчлэгдэх ба гал нь хүн бүрийн ажлын чанарыг шалгах болно. Хэрэв хэн нэгний үүн дээр барьсан ажил нь үлдвэл тэрээр шагналаа хүлээн авна. Хэрэв хэн нэгний ажил шатвал тэрээр хохирол амсна. Тэр өөрөө гал дундуур гарсан мэт боловч аврагдана. Илч Паул энэ хэсгийг сургаалт зөвлөлөөр бичжээ. Бид өөрсдийгөө байшин барьж буй уран барилгачид гэж төсөөлье. Эхлээд бид бат бөх суурь барьж таарна. Элс шавар дээр байшингаа барих хүн гэж байхгүй болов? Байшингийн суурь бат бөх найдвартай байх ёстой. Энэ суурь бол Есүс Христ юм. Харин үүн дээр хоёр ханзын байшин барих боломжтой талаар Паул дүрсэлжээ. Нэг байшин нь мод, өвс, сүрэл зэрэг галт шатдаг материалаар баригдсан. Нөгөө нь алт мөнгө, эрдэнийн чулуу гэх мэт шатдаггүй материалаар баригдсан байшин юм. Тэгвэл бид эрдэнийн чулуугаар галт шатдаггүй байшин хэрхэн барих вэ? Энд сургаалт зөвлөлөөр ярьж буйг санаарай. 15 дахь ишлэлд тэр өөрөө аврагдана гэж хэлсэн нь авралтай холбоогүй. Харин авралын дараах амьдралд хамааралтай. 1-р ишлэлд Илч Паул ах トゥ нараа сүнслэг хүмүүстэй ярихын адил би та нартай ярьж чадсангүй. Харин махын биеийн хүнтэй Христ доторх балчир хүүхдэд ярихын адил ярьсан хэмээн хүмүүсийг зэмлдэг. Тэрээр сүнслэг ба махын биеийн хүч хэмээн харьцуулжээ. Тиймээс сургаалт зөвлөлд гарсанчлан галд шатдаггүй материалаар хийсэн байшин нь сүнслэг итгэгч нарт хамаарах бол шатдаг материалаар хийгдсэн махын биеийн итгэгчдэд хамаарах юм. Амьдралынхаа турш хийсэн ажил нь галаар шалгагдаад үлдвэл тэд шагналаа авна. Харин галд шатвал хохирол амсна. Галаас арай хийж амьд гарч ирсэн ч бүх зүйлээ алдах ажээ. Энэ тийм ч таатай сонсогдохгүй байна. Библи чухам ямар шагнал эсвэл хохирол хүлээн авахыг тодорхой дурдаагүй боловч хийсэн ажил нь шатаж өөрөө амьд гарах тухай буюу гал дундуур гарсан ч ямар ч шагнал хөрөнгөгүй үлдэх тухай зураглалыг энэхүү сургаалт зөвлөлөөр дүрцэлжээ. Өөр нэгэн ишлэлд Паул тиймд ойрч хоолч түн таалагдах нь бидний ирмэлцлэл илээ. Учир нь хүн бүрт муугч, сайнигч, югч үлдснийхээ төлөө биеэрээ хариугаа авахаар бид бүгдээрээ Христийн шүүх суудлын өмнө гарч ирэх ёстой хэмээн хэлжээ. Энэ ишлээс бидний амьдралыг сайн муу үйлд маань үндэслэн хэрхэн үнэлэх талаар тодорхой харж олно. Өөрийг нь мөн үнэлнэ гэдгийг Паул сайн мэдэж байсан учраас түн таалагдах нь бидний ирмэлцлэл гэж хэлжээ. Тэгвэл бид ажлын байранда хэрхэн эзний тааллыг олох вэ? Энэ асуултын хариуд үннээр би та нарт хэлье. Ийм өчүүхнүүдийн нэгэнд шавийнхын хувьд уух аяг хүйтэн ус өгсөн хинч шагналаа исаалтна гэсэн ишлэл чиглүүлэлэг болно. Энэхүү ишлэл нь газар дээр эзний өмнө хийсэн бүхэн маань үрд үлддэг гэдгийг тодорхой харуулж байна. Тиймээс бид ажлын байран дээрээ Христийн замыг даган түүнд таалагдах гэж ажилласан уу? Эсвэл махын биеийнхээ амжилтын төлөө ажилласан уу? Ариун сүнсний завраа руу эсвэл өөрийнхөө хүслээр ажилласан уу гэдг нь бидний амьдрал үйдэл болон түүний цаана буй сэтэл шалтгааны дагуу үнэлэгдэх болно. 2-т талантын тухай сургаалт зөвлөлөөс харж болох үнэлгээний шалгуур. Ажлыг үнэлэхтэй холбоотой Есүсийн заасан хамгийн чухал сургаалт зөвлөлүүдийн нэг бол талантын тухай сургаалт зөвлөл юм. Үүнийг бид хөрөнгө оруулалт гэсэн утгаар нь ойлгож болно. Баян хүн өөрийн хөрөнгийг зарцнартаа хариуцуулж байгаа нь хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулж буйтай адил. Эхний зарцдаа 5 талант, 2 дахь зарцдаа 2, 3 дахь зарцдаа 1 талантыг тус тус өгсөн. Эхний 2 зарц шаргуу ажиллаж 100% ашиг олсон ч 3 дахь нь газарт булаад сохор зоошч нэмж олсонгүй. Баян хүн эргэж ирээд эхний 2 зарцаа шагнаж харин өөрт нь хариуцуулсан зүйлээ юу ч хийгээгүй учраас 3 дахь зарцаа хатуу шидэгдэг. Тэгээд итгэмжит 2 зарцдаа сайн байна. Итгэмжит сайн зарц минь хэмээн магтдаг. Үүнээс бид баян эзэн нь үр дүн сайн байна. Арга зам буюу сайн
хүсэл зориг буюу итгэмжтэд анхаарч байгааг харж болно. Үр дүн сайн байна. Бурхан бидний ажлын үр дүнг анхаардаггүй. Энэ сургаалт зөвлөлөөр бол тэр анхаардаг. Тиймээс бид ажлаа сайн хийх ёстой. Ажилдаа гарамгай байхад анхаардгүй итгэгчид олон бий. Энэ нэг талаараа бидний хийж буй ажил нь сүнслэг биш юм гэсэн гүн бат тогтсон хуваагдмал үзлээс үүдэлтэй. Олон хүн амжилтаа сүнслэг бус гэж хүлээж авдаг. Хэрв Бурхан биднийг дуудаж энэ дэлхийд тодорхой ажлыг хийхээр даалгасан юм бол үр дүнд нь мөн анхаарах нь лавтай. Хоёр зарц Бурханы өгсөн талантыг ашиглан шаргуу хөдөлмөрлөж ашиг олсон. Бидний боловсрол, дуршлаг, мэдлэг, нийгмийн байр суурь, ур чадвар, холбоо хэлхээ гээд бүх зүйлийг маань талант буюу Бурханы бэлэг юм. Тэрээр хүнлэг ёс, эх орон, нийгэм, сүм чуулган гээд өөрийн захирдаг бүх талбарт хувь нэмэр оруулахад эдгээр бэлгийг ашигла гэж бидэнд өгчээ. Тэгвэл бид бэлгүүдээ газарт болж хогшиг хаяж болохгүй. Нэг талант авсан 3 дахь царцыг ашиг олсонгүй гэж зэмлсэн биш. Харин өөрт нь өгсөн бэлгийг ашиглан юу ч хийгээгүй учраас шитгэжээ. Бурхан үр бүтээлгүй царцыг тусгүй хэмээн дуудаж зэмлсэн нь өөрт буй бэлгээ утга учиргүй зүйлд зарцуулалгүй. Харин амьдралдаа ухаалгаар хөрөнгө оруулалт хийх ёстойг бидэнд сануулж буй хэрэг юм. Зарим Христэд итгэгч өсөлт хөгжил, бүтээлч байдал, хөрөнгө оруулалтын өгөөжийг Бурханы хувьд ариун бус зүйл хэмээн ойлгодог. Харин энэ үслийг уг сургаалт зөвлөл үндсээр нь өөрчилж байна. Талантын тухай сургаалт зөвлөлтэй адил 10 маныгийн тухай сургаалт зөвлөлд эзэн ажил хийж мөнгийг нь эргэлдүүлэхийг боолуудаа тушаадаг тухай өгүүлдэг. Бид эрсдлийг үл харгалзан ур чадвар авьяасаараа хөрөнгө оруулж цаашлаад бүтээлийг захирах эрх хэдлэн хүн төрөлхтний хөгжүүлэн цэцгэлүүлэхийн төлөө өөрт өгөгдсөн бүх нөөц баялагийг ашиглах ёстой. Арга зам сайн. Сайн гэж хэлсэн нь бид Бурханы хуулиудыг сахиж ажилласныг онцолж байна. Бид бизнес эрхэлж, үйлдвэр үйлчилгээний газар эсвэл өөр бусад талбарт ажиллаж байгаагаас үл хамааран Бурханы нүдэнд зөвхт байж чадахгүй бол сайн хэмээх магтаалыг хүртэж чадахгүй. Бурхан зөвхөн үр дүнг сайн байна гэж хардаг бус арга зам болон үйл явдлыг ч адил тэгш харгалзан үздэг. Исая номд өгүүлснээр юдэчүүд хишнээ их залбирсан ч гарын цусаар бэлдэж ёрын уус хийсэн учраас Бурхан тэднийг сонсоогүй. Тэгээд зөвийг үлдэж шудраг ёсыг эрэлхийл хэмээн тэдэнд тушаажээ. Тэрээр бидний хөрөнгө оруулж бизнес эрхлэн ажил хийж буй арга барилын талаар хатуу хэлжээ. Хэрэв үйл явц нь зөв биш бол тэр үр ашгийг нь хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг яхны олсон мөнгө хийгээд эр яхны олсон хөлсийг ямар ч ам өчгийг өргөл зориулахаар эзэн Бурханыхоо өргөөнд бүү оруул. Хоёулангийн эзэн Бурхан чинь жигшдэг билээ гэсэн ишлэлээс харж болно. Хүсэл зориг, итгэмжтэй. Бурханы шалгуурт үнэт шударга байдал бас багтдаг. Бидний зарим нь шаргуу бөгөөд гой цайн ажиллаа хийдэг. Ингэж ажиллах нь мэдээж гайхалтай. Гэвч хуваа хичээсэн зорилгоор Бурханд итгэмжтэй сэтгэлээр хандаж ажиллаагүй буюу түүнийг төвөө болгоогүй бол бүх хичээл зүтгэл дэмий хоосон болох юм. Тэгвэл бид хэрхэн Бурханд итгэмжтэй байх вэ? Матай номдох та нар энэ ах дүүсийн минь дорд нэгэнд ийм үйлцэн бол надад хийсэн хэрэг гэсэн ишлэл нь Бурханд итгэмжтэй байх нь хийсвэр ойлголт биш гэдгийг харуулж байна. Бидний бие биедээ хэрхэн хандах нь Бурханд хандахтай агаар нэг юм. 1-р Иохан номд мөн учир нь харсаар атлаа ах дүүгээ хайрладгүй нь хараагүй Бурханыг хайрлаж чадахгүй шүү дээ хэмээн бичжээ. Бидний ажил амьдралын эцсийн үнэлгээг өгч бидний мөнхийн цалинг тогтоогч нь Бурхан юм. Бид Есүс хоёр дахь ирэгч хол байна да. Эсвэл тэр намайг амьд байх хугацаанд лав ирэхгүй биз гэж бодоод бидэнд хариуцуулсан талантыг дэмий үрж байгаа эсгээ тунгаах хэрэгтэй. Тэр өдөр бүр хийдэг ажлыг маань шалгаж үнэлгээ өгөх болно. Тиймээс та сургуулаа төгсчихсөн учраас дүнгээс чөлөөлөгдсөн гэж бодох хэрэггүй. Мөнхөд орших дүнгийн хуудас маань биднийг хүлээсээр л